Боловсрал 2032 хөтөлбөрийн хүрээнд дархан мэтгэлзээний нэгдсэн танхим Дархуул аймгийн Цэцэг дарга 5 газар хамтран шилдэг мэтгэлзээний лигийн тэмцээнийг 11 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн 8-аас 12 дугаар ангийн 160 сурагч 32 удирдагч багшийн хамтаар нийт 40 баг өрсөлдөхөөр тэмцээнээ өнгөрсөн 3 дугаар сард эхлүүлж байсан. Дархны мэтгэлзээний нэгдсэн танхимаас оролцогч сурагч багш нарт мэтгэлзээний сургалт хөтөлбөрүүдийг цовруглаар хүргэж сургалтын сэдвийн хүрээнд тэмцээнийг 2 сарын турш зохион байгуулж шилдэг 4 багууд шалгарлаа. Боловсрол 2032-ийн хөтөлбөрийн хүрээнд биднээс хэрэгжилтийг хангахын өмнө үүднээс эхлэлийн судалгаа болон дараа шатны судалгаагийн хүүхдүүдийн ахиц дэвшил, багш нарын бас ахиц дэвшлийн бас зөрүү ойлголтууд буюу өсөлтийг харуулж байгаа. Энэгээр үр дүнтэй байгаа. Тэгээд 3 сарын хугацаа 17 хоногийн хугацаанд сурагч багш нар маань өрсөлдөж, суралцаж, шин зүйлийг мэдэж авч, мэдээлэл шинчилж өнөөдрийн бас нэг 2024 он 21-р зуун биднээс нэг шал өөр 90 зуунлоо орж байгаа энэ хүрээнээс нэг өөрчлөлтийг хийж чадсан гэдэгт итгэлтэй байна. Мэтгэлзээний хам бол ерөөдөө бол хичээлэрийн хам бол нэмийн ухаантай их төхөө байдаг. Гэтэ ганц нэг шийдлүүд нь ингээд бусад хичээлүүдтэй холбогддог болохоор тэнд маш сонирхолтой. Бас ингээд өөрийгөө илтгэх, өөрийгөө хүнд танилцуулах ийм илтгэх ур чадвар нь сайжирдаг. Илтгэх чадрын тэмцээнд оролцсноор бүх юмыг ингээд бүхтэл гаргалгаа гаргаж илүү ингээд танин мэдхүүн ач холбогдлоо зүйлсийг илүү их мэддэг болтноор давуу талтай байна. Манай Сэлэнгээс энэхүү лигт нэг баг ирсэн байгаа. Одоо урт хугацааны туршид зохион байгуулагдсан энэхүү тэмцээн нь бусад тэмцээнүүдээс бол харьцангуй ялгаатай тэмцээн байсан болов тэр утгаараа яг лиг гэдэг утгаараа маш их зүйлийг суралцаж авсан байгаа. Шалгарсан багуудын тухайд 1-р байранд цайхан сургуулийн Jobs их баг, 2-р байранд оюун нэрвэлтэр цогцлбор сургуулийн Divine баг, 3-р байранд Дархан Empathy сургуулийн Checkmate баг, 4-р байранд цайхан сургуулийн Collective багууд шалгарлаа. Мөн тусгай байранд оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн Will Galen баг, 3-р сургуулийн Сэлэнг баг, 10-р сургуулийн Цэц баг, цогцлбор сургуулийн Div 8 багууд тус шалгарсан байна.